Монгол улсын ерөнхийлөгчийн зардлаар хэрэгжиж байгаа эх оронч Монгол үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдэг хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үйлчлэгийг төлөвшүүлэх зорилгоор эх оронч суралцагч хөтөлбөрийг уламжлуулгын зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээний нээлт 5 дугаар сарын 8-ны өдөр хил хамгаалалт ерхий газарт зохион байгуулагдаж 13-14 өдрүүдэд Сэлэнг аймагт Хилийн цэргийн ТЭГ 101, ТЭГ 243 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах өдөрлөгөөр үргэлжилсэн. Өдөрлөгөөр ерөнхийлөгч хэлгээд 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцж байгаа оюутан залуусын ихний 105 суралцагч 5 багшийн хамт Сэлэнг аймгийн түүхийн дурсгалт газар Хилийн багантай танилцсан юм а. Анх удаа ингэж явж байгаа болохоор надад бол амар чухал. Явахаас өмнө хил рүү явж байгаа нь аягүй сайхан санагдаж байна. Хилийнхэн бага нэр очиод яг Монгол орныхоо газар нутгийг ямар том гэдгийг мэдрээд бас дээрэс нь одоо өөрийнхөө иргэний өргөө ухамсарлах болон тэгээ очиод сайн сурах гэсэн зүйлсийг мэдрүүлж байна. Улаанбаатар хотоос өглөөний 6 цагт хөдөлсөн цуваа 11 цаг 40 минутанд Монгол улсын хөдөлмөрийн баатар 100-ны манлай хилчин дэслэгч генерал Базрын Цэдэн ишийн нэрмжит Хилийн цэргийн ТЭГ 243 дугаар ангид ирсэн юм а. Сурагчдыг хурандаа ган үеиг болон тус ангийн бие бүрэлдэхүүн үлээвэр хөгжмөнтэй хүндэтгэл дүрэн угтаж авлаа. Ийхүү хилчдийн нэг өдрийн амьдралтай танилцах өдөрлөг албан ёсоор эхэлсэн. Хил хамгаалах албаулаа бие сэтгэлийн их тэнхээ дэвчээр сонор сэрэмжтэй байнгын бэлэн байдалд байхыг шаардсан ажил албаа. Тэдний байнгын бэлтгэл сургуульд техник тоног төхөөрөмж, хоол хүнсний хангамжийн одоогийн нөхцөл байдал, хил хамгаалах байгууллагад ашиглагдаж байгаа зэвсэг хувцас тусгай хэрэгслийг танилцуулж, сурагчдад практик дадлах их боломжийг олгосон юм а. Манай Хилийн цэргийн ТЭГ 243 дугаар ангид холбоо мэдээллийн технологийн албанд ашиглагдаж байгаа техник хэрэгслүүдэд ингээд гаргаад дэлгэжсэн байна. Сансрын холбоо, за ариатай холбоо, шуудан холбоо, за гэсэн төрлүүдээр одоо холбоогоо зохион байгуулж байгаа. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын баруун талд Монгол Оросын хилийн оролцоо байгальд түүхийн үн цэнийг зэрэг тойлдох боломжтой онцгой тогтц бүхий өндөрлөг зохио бий. Нутгийн иргэд төдийгүй гадаадтуудын аялагчдын очих дуртай газруудын нэг тул ирсэн гүйчэд сайхны хөтөлд сааддаг. Энд орхон сэлэнг мөрнүүд нийлэн буг түүхэн дурсгалт агуу үзмжит хөндөй хадан хисаа зэрэг сонирхолтой газруудыг үзэх боломжтой. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн Апоэлны бэлтгэлд хамрагдаж байгаа. Тэгээ одоогор болохоор сургууль бол тодорхойлогдсон. Энэ жилийн 7 сард шууд явах гэж байгаа. Тэгээд 7 сард очингуудаа тэндээ Хилийн бэлтгэлээр сурж агаад тэгээд дараа жилийн 2027 оны 4 сард сургуультай үндсэн мэргэжлээрээ сурж эхлэх гэж байгаа. Би болохоор хиймэл оюуханы чиглэлээр суралцъя гэж бодож байгаа. Тэгээ өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол хороо сум бүрээсээ тэргүүлсэн хүүхдүүдээ шагнаад Сэлэнгээ ийм гоё газар авчирж байгаа. Монгол хүн болж төрснийхөө хувьд бол Хилийн энэ баган дээр ирж энэ сайхан үзэгдлийг харна гэдэг бол үнэхээр бахархаастай эргээ. Би үнэхээр баяртай байна. Одоо яг Монгол гэсэн юм бол бахархал надад бол төрж чинь тэгээд үнэхээр одоо энэ сайхан одоо энэ 3 голын бэлчээр одоо энэ уулзуур энэ сайхан хөтлийн үзэсгэлэнт байгалыг хараад бол одоо үнэхээр тийм бахтам сайхан санагдаж байна. Тэгээд одоо магадгүй яг дараа жилийн үдээ тэгээд энэ сайхан нутгаа тэгээд эдэж жоохон санагалцгал байх. Тэгээд мэдээж бүгд одоо игэлж ирийн айл хүүхдүүд байгаа. Тэгээд тэр бол мэдээж гадны сургуульд сурна гэдэг нь одоо үнэхээр том боломжийн нэг хэсэг гэж бол бодож байна. Үнэхээр сайхан хөтөл юмаа хэмээн Жанжин Сүхбаатар уулга алдснаас хойш энэ үзмж төгс хөндийг сайхны хөтөл хэмээн нэрийдэх болжээ. Эх орон тусгай тогтнолын төлөө тэмцэгч цэрэгэрсээ цуглан байсан хэмээх агуу Сүхбаатар Жанжиныг хяагт руу явах үед гинт хүчтэй аадар бороолж тэрбээр ил агууд хорогдон ам аврагдсан хууч яриа бүхий тайлбарт самбар Чингис хаан хулан хатандад зориулсан дурсгалын хөшөө бүхий уг хөтлийг Хилийн ардныхан сэргээн тогтчулжээ. За өнөөдрийн арга хэмжээнд бид өнөөдөр Монгол улсын хил дээр орших байгалийн дурсгалт үзэсгэлэнт газар болох сайхны хөтөл дээр хүрэлцэн ирээд байна. За энэхүү сайхны хөтөл дээр одоо бас хүүхэд залуучуудаа авчирдаг нь одоо бас Монгол улсын хилийн үндсийн хилчдийн бас үйл ажиллагааны талаар бас танилцуулж сурталчилж байгаадаа бас онцлогтой юм аа.
За хүүхдүүд бас энэхүү сайхан байгалийн дурсгалт газартаа танилцсанараа Монгол улсын хил хязгаартайгаа үзэж танилцсанараа бас эх орноороо бахархах, эх оронч үзэл суух одоо ийм бас чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна. За одоо бид үүнээс өдлөөд одоо бас Монгол улсын хилийн шугам, хилийн баган тэмдэгтэй одоо танилцах бас арга хэмжээ биднийг хүлээж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан илгээд 2100 тэтгэлэгт хөтөлбөртэй 330 сум 171 хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж бэлтгэл хөтөлбөрт хамруулан дэлхийн шилдэг ихтэй сургуульд сурах болжол хангагдана бэлтгэж улмаар суралцуулж төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүжүүлэхэд томилон ажилуулах зорилготой цогц хөтөлбөр юм а. Бэлтгэл хөтөлбөрөөр дамжуулан чадваржуулах хүрээнд ерөнхий эрдмийн хичээл, гадаад хэл харилцааны чадвар, нийгмийн хариуцлага зэрэгт сургаж олон улсын орчинд бэлтгэдэг. Түүнчлэн харилцаа, соёл, олон нийтийн оролцоог хөгжүүлэн хариуцлагатай иргэн болж төлөвшөхөд нь чиглүүлж өгдөг онцлогтой. Миний хувьд бол энэ тэтгэлэг бол маш том боломж. Ер нь бол дундаж амьдралтай монгол хүмүүст бол гадаадын тийм том тов зүүн сургуулиудад бол өөрийнхөө тийм эдийн засгийн болцоогоо хангаад явхад бол маш хүндрэлтэй. Гэхдээ энэ тэтгэлгийн ачаар бол бид нар өөрсдөө хичээж агаад хэрвээ урилга авч чадах юм бол одоо Монгол улсын эдийн засгаас биднэрт бол оюутны тийм сар болгоно өгдөг тэтгэлэг стипенд тэгээд бас урилга авчих юм бол сургуулийн төлбөрийг төлж өгнө гэсэн үг. Тийм болохоор миний хувьд бол энэ тэтгэлэг бол маш том боломж бас ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт болно. Монгол улсын иргэдэд эх орончийн үндэсний үзэл, хүмүүжил, бахархал төлөвшүүлэх бүх нийтийн үйлсэд хилийн цэрэг манлайлан оролцдог. Өнөөдөр уудам дэлгэр эх орныхоо 8252 км урттай дархан хилийн халдшгүй байдлыг нэр төртөө хамгаалж байгаа хилчдийн ажил амьдралтай танилцах өдрөлийн сэтгэл хөдлөх мөч бол хилийн баг нь түүний утга учирыг таних явдал юм а. Монгол улсын халдшгүй дархан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг илэрхийлсэн хилийнхаа баган дээр эвдлээ. За одоо баруун аймгаас Алтан таван богдоос эхлээд нэг гисэн хилийн тэмдэгт эхлээд явж байна. Энэс үргэлжлэж явсаар хагаад одоо энэ 652 дахь баган буюу баган дээр бид хүрэлцэн ирлээ. Монгол улсын хотел урд хилээс ялгарх онцлог нь хос багантай байгаа байдал. Хаант Орос Чин улсын хоорондоо 1727 оны 8 дугаар сарын 20-нд байгуулсан хил тогтоогдгой буурийн гэрээгээр хойд хилийг тогтоосон. Монгол улс Оросын холбооны улсын хоорондын улсын хилтэйг 1958, 1976 онуудад Монгол улс бүгд найрамдахтад ард улс хоорондын улсын хилийг 1962 онд хилийн гэрээгээр тус тогтоон газар дээр нь тэмдэглэж хуулийн хүрээнд баталгаажуулсан. 1975 онд нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн нь хилийг хинч өөрчлөх боломжгүй. Түүнчлэн хил хамгаалах үйл ажиллагааны талаар эх оронч үзэл бие биелдэр ёс зүйн өв дэгш хүмүүжлтэй байх шаардлага яагаад үүсдэг болохыг дэд хурандаа идэр бал тайлбарлан эх орныхон төлөө ажиллаж амьдрахын чухлыг ойлгуулсан яриаг хийсэн. За энэ үйл ажиллагааны угаасаа гол зорилго нь бол одоо ерөнхийлөгчийн илгээлтийн оролцогчдод ер нь эх орон сэтгэлийг, эх орноо хайрлах тэр зүрх сэтгэлийг нь олгох яг тэр зорилготой үйл ажиллагаа. За тэгээд сая хилийнхаа багнаас ацсан аваад за тэгээд ер нь гадаадд очиод эх орноо зүрхэндээ тээж явах юм итгэл сэтгэлээ сая энэ багнаас олж авлаа гэж үзтээ. Өнөөдөр бол манай ерөнхийлөгчийн илгээлтэд тэнцэн орсон хүүхдүүд Сэлэн аймгийнхаа одоо хилийн шугамн дээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд өнөөдөр энд ирснээр бол Монгол орныхон өвөг дээдсийнхаа бидэнд үлдээж ингээд өвлөж үлдээсэн газар орныг яагаад эрхэмлэх ёстой юм бэ? Яагаад энэ газар чухал юм бэ? Яагаад бид нэр хайрлах ёстой юм бэ гэдгийг бол үнэхээр сайн ойлгож авлаа. Нэг жилийн хилний бэлтгэлийн хөтөлбөр бол бас тийм их амар зүйл биш. За бидний хувьд бол маш их тийм төсвөр төвчээр тийм өндөр хариуцлага шаардсан эдийн засгийн хугацаа ингээд болоод өнгөрсөн. Энэ цаг мөч бүхэлдээ олон улсын түвшинд өрсөлдөх боловсрал эзэмшиж эх орондоо эргэж ирэх улмаар эх орныхоо хөгжил дэвшил сайн сайхны төлөө хүчин зүтгэхийн утга учирыг сануулсан үндэсний манлайлагч болох ерөнхийлөгчийн захиа даалгаврыг гүн гүнзгий ухааруулж байлаа.
Би IELTS-ийн 7 он авсан. Тэгээд IELTS-ийн 7 он авахд бол манай бэлтгэл хөтөлбөрийн хичээл бол айгүй их тус болсон гэж би бол бодож байгаа. Тэгээд суурь нь бас өөрөө гайгүй байсан болохоор арай илүү төрхөд цус юм болов уу гэж би бас өөртөө бас хөөрхөө баярлж байгаа. Тэгээд IELTS-ийн яг бэлдэх хугацаанд бол нэг 2 сар л яг эрчимтэй бэлдсэн өглөөнөөс орой болцсон. Тэгээд тэгсний үр дүнд бол 7 оноо бас чамлахааргүй гайгүй оноо авсан. Тэгээд өнөөдөр энд ингээд цэргийн хэлийн цэрэгтэр ирээд амьдралаа танилцлаа. Үнэхээр цэргийн амьдрал гоё идэв байна. Тэгээд ялангуяа хэлийн цэргийн амьдрал бол үнэхээр сэтгэл үлдэж болж чадлаа. Тэгээд одоо юуныхаа хэлийнхаа баган дээр очиж үзлээ. Хэлийн баг нь бол үнэхээр зүрх сэтгэл огшоож сайн сурах хүсэл эрмэлзэл төрүүлж бол үнэхээр чадлаа. Тэгээд өнөөдөр бол үнэхээр сайхан туршимжтай өдөр боллоо гэж бодож байна. Ямар ч байсан гадаадад ингээд тэтгэлгээ даалгаад хамаг зардлаа даалгаад яваад ирж байгаа юм чинь Монголтой хол хий бүтээнэ гэсэн зүрх зэрэгэл бол зөндөө байна. За энэ менторшип хөтөлбөрөөр бол Монголын түүх, хэл, соёл тийм үү? Монгол хүний дархлаа ер нь юу байж болох тэр бүхний талаар сургалтууд ордог. За нэг нь бол одоо жишээлх юм бол өнөөдрийн арга хэмжээ байна. Одоо хүүхдүүдэд гарааны боломжийг тэгш олгоод гадаад улсад явуулж тэдний соёлоос нь хэлийг нь тийм үү? Бусад одоо инновац ямар шин санаачлаг хөгжил боловсролын ийм түлхүүр юу байдгийг сурч ирээд бид нар чи гэрээтэй явж байгаа шүү дээ. 95 жил ажилланаа. Яг хаанаас явсан тэр газартаа орон нутгатаа ингээд 5 жил ажиллаж эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулнаа гэсэн ийм гэрээтэйгээр явж байгаа. Энэ залуус амжилттай суралцаж ирснээрээ Монгол орны маань ирээдүй хөгжин цэцгэлнэ. Энэ бүгд бол одоо манай хөгжлийн ирээдүйн хөгжлийн түүчээ болно гэдэгт бол одоо найдаж идэг. Итгэлтэй байна. Ерөнхий хичээлгээд 2100 тэтгэлэг хөтөлбөр нь 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж дэлхийн шилдэг боловсрол эзэмшүүлэх зорилгын хүрээнд 1052 оюутан Америк нэгдсэн улс, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канада, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литв, Турк, Энтхэг, Вьетнам, Лаос, Куб, Казахстан гэсэн 21 улсын ихтэй сургуульд суралцж байгаамаа. Удахгүй тэд явна. Олдсон боломжоо бүрэн дүрэн ашиглан ажил амьдралын гараагаан итгэл төгсгөлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл сурлах хөдөлмөрөөс хамаарна гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч захиад даалгавраар гардуулсан мөч тэдний хувьд хамгийн их хүндэтгэл мэдрүүлж байсан бол Монгол Улсын дархан хэлний баг нь зорилгоо баттгаж эх орондоо иргэн ирэх утга учирыг сэтгэлд шингээсэн Монгол хүн болж төрсөн бахархлыг мэдрүүлсэн нь мартагдашгүй мөч байлаа. Цэрэг хүн хил хамгаалах үүрэгтэй үлдэж илгээлтийн эзэд эх орныхоо нэрийг хамгаалах үүрэгтэй буцаж байна. Өнөөдрийн хүртэл өөрийн нэрээр сурч байсан бол эх орноо дэлхийд таниулах Монгол хэмээх нэрийг өндөр дөргөх эрхэм үүрэгтэн боллоо. Эх орны цэрэгт мартаж болохгүй, мартахын аргагүй амлалт гэж бий.